За та нар маань галзуу анимашн сувагтаан тавтай морилцгоо. Энэ удаад Буруугийнх нь ярьж өгөхөр сонгосон галзуу анимашн бол 2021 онд гарч байсан Raya and the Last Dragon. За энэ галзуу хөрхэн анимашныг та нартай Буруу нь ярьж өгөхөр сонголоо. Тэгээд энэ галзуу анимашныг та нарт ярьж өгөхөд дугаарыг маань хамтрагчаар 1998 оноос хойш олон улсын стандартыг баримтлан тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа эрэгтэйчүүдийн ууган эмнэлэг болох гард манлай эмнэлэг хамтран ажиллаж байна. За тэгээд олон тавын нэмж ярьж та нарыг залхаахгүйгээр шууд энэ кино талбайг эхлүүлцгээе. Та нар маань галзуу анимашн сувагтаа Сабадрагуул Саба адарцмал лайка дарха марту. За ингээд кино талбартаа хэдүүлээ орцгоо. За 500 жилийн өмнө хүмүүс болоод луунууд хамтдаа ив найрамдалтай амьдардаг байжээ. Лууны хэлбэртэй нуурыг дагаад байрлсан 5 хаан туласч өөр хоорондоо ив найрамдалтай амьдардаг байлаа. Бүгд ив найрамдалтай харилцан ашигтай амьдрах энэ улсыг Кумандра гэдэг. Луунууд ч тэнгэрээс бороо оруулж газраас үр тэрэ ургуулж хүмүүст тусалдаг. Тэгсэн нэг л өдөр Друин гэгч аимшигт амьтад бий болжээ. Тэд бусдын амиг өөртөө соргосомоор үржиж олширдог байлаа. Друины хүрсэн бүхэн чулуун хөшөө болон хувирдаг. За ингээд аимшигт Друинуудыг устгахын тулд сүүлчийн луунууд өөрсдөө золиослсноор бүгд чулуун хөшөө болон хувирчээ. Харин тэр бүх луунуудын хүчийг нэг чулуунд шингээж авсан сүүлчийн луу Сису тэр чулууны хүчээр бүх Друинуудыг устгасан байж. Тэр өдөр чулуун хөшөө болж хувирсан бүх хүн эргээд хэвийн байдалд орсон бол луунууд л чулуун хөшөө хэвээрээ үлджээ. Энэ үйл явдлын улмаас нэгдмэл Кумандра улс 5 хаан тулс хоорондоо улам бүр нэгдэх ёстой байтал хайрынч хагаралдаж лууны шидийг шингээсэн шидэд чулууг булаацалдаж хоорондоо тэмцэлдэх болж. Үүний улмаас хаан тулсууд хоорондоо тайсагч шидэд чулууг нуухаас аргагүй байдалд хүрчээ. За тэгээд тэр цагаас хойш 500 жил өнгөрчээ. Лууны чулууг нууж байсан зүрхний хаан тулсын гүнж Раяг аав нь багаас нь лууны чулууны хамгаалагч болгон бэлдэж ирж. Энэхүү бэлтгэлийн хүрээнд Рая охин уулын орой дээр нуусан лууны чулуунд хүрэх замаар явж тэр замд тавьсан бүх өрх зангануудаас болтож сурсан байна. Сайн найз Тук-Тукийн тусламжтайгаар Рая агууг амжилттай туулж луугийн чулуун дээр ирэхэд чулууны хамгаалагч тэрнийг угтаж аваад сэлмээ хуйнд нь хийсэн чигээрээ Рая руу дайрлаа. Рая охин ч 2 хулсан саваагаа бариад тэрэн лөө дайрч ширүүн тулалдсны эцэст Рая охин ялагдсан ч хөлийн хуруугаараа луугийн чулууг тойруулж хүрээлсэн тойрогт хөрч амьдсан байлаа. Энийг харсан луугийн чулууны хамгаалагч бага авахд тэр нь Раягийн аав Бенжа байдаг. Бүх даалгаврыг амжилттай биелүүлсэнд аав нь охиноороо бахархна. Тэр өдөр Раягийн аав бусад улсын хаад улсад нь ирэх гэж байгаа тухай хэлэхэд охинч тэднийг ялж луугийн чулууга хамгаална гэж сэтгэл шулууддаг. Гэвч бусад улсуудын хаад баярт оролцохын тулд аавынх нь урилгаар улсад нь ирэх гэж байгааг мэдээд Рая охин гайхна. Аава, гэхдээ тэд чинь бидний тайсан биз дээ. Тэд хөгжил дэвшил энэ чулуунаас ирдэг гэдэгт итгэдэг учраас л ийм байдал үүссэн юм. Харин хүмүүс бид ямар нэг эд шидэнд биш. Биедээ итгэж сурах юм бол бүх зүйл сайхан болж бид Кумандраг дахин цогцлоож чадна. За ингээд босод 4 улсын хаад бараа бологсдоо дагуулад тэдний улсад ирлээ. Тэд бүгд яг ямар зорилгоор өөрсдийг нь дуудсан болохыг сайн мэдэхгүй байдаг. Тиймээс тэд Раягийн аавыг шүүмжилж луугийн чулууг хулгайлсан гэж буруутгаж эхэлдэг. Ингээд уур амьсгал нэлээд ширүүн болж ирэхэд Рая охин тэднээс "Ингээд өлсөж байгаа хүн байна уу?" гэж асуухад бүгд зөөлрж эхэлдэг. Соёхан улсын Варана хатны охин Намари урагш гарч ирээд Раятай хамт хооллох хүсэлтэй байгаагаа хэллээ. Ингээд хамт хооллох үедээ тэр хоёр хоёулаа луунуудад ухаангүй дуртай болохоо мэдэж сайн найзууд болцгооно. Тэгээд Рая охины хамгийн дуртай луун Сису гэдгийг сонсоод Намари тэрэнд "Манай нутгийнхан Сисуг одоо ч амьд гэлцдэг" гээд тэрэнд Сису амьдарч байж болзошгүй газрын зургийг харуулдаг. Шийдвэрлэх тулааны дараа Сису ухаан алдаж усан дунаад гол дагаж урссаар аль нэг голын адагт унтаж байгаа гэж Намари үзэж байлаа. Энийг сонссон Рая хизээ нэгэн цагт Сисуг болоод бүх хүмүүсийг эв найрамдалтай амьдруулахыг хүсэж байгаагаа хэлэхэд Намари ч сэтгэл нь хөдлөөд тэрэнд луун дүрстэй зүйлтэй бэлгэлдэг. Раягийн сэтгэл хөдлөж Намарийг дагуулад луугийн чулууг хадгалж байгаа уулын оройд ирлээ. Гэвч энэ мөчийг хүлээж байсан Намари Раяг шууд өшгөлж унгаагаад чулууг авахар явна. Раяч мөчөөгөө өгсөнгүй. Босч ирээд чулууга хамгаалахаар тулалдаж эхэлдэг. Халз тулалдаад Раяг дийлэхгүй болохоо ойлгосон Намари цэргүүддээ дохио өгөхөд удалгүй соёо улсын дайчдч Зевсгээ бэлхэн байрсаар хурж ирцгэн. Тэдэндээ зэрэгцээд Раягийн аавч бас амжиж ирлээ. Аав Бенжана тэр цэргүүдийг амархан ялж чадсан ч удалгүй бусад улсын хаадч бас цэргүүдэд дагуулсаар ирдэг.
Бенжаач тэднийг ятгаж эвнэгдэлтэй байхыг уриалж байтал гэнэт хэн нэгэн тэрэн лүү харавчхна. Бенжаач самбаачулж сумыг цогсон ч сум хөлийг нь онлоо. Бенжааг хөл алдаж унахтаа зэрэгцээд бусад улсын хадаж шидэт чулуу руу уралдан дайрч газар унахсанд чулуу хідэн хэсэг болон хагардаг. Үүнд зэрэгцээд газар цуурч агуйн хан нурсанд авраг том друин гарч ирээд замдаа таарсан хүмүүс рүү дайрсанд друин хүрсэн хүмүүр чулуун хөшөө болон хувирч эхэллээ. Энэхүү хүний ам сорсон друин дундуураа хуваагдаж үржиж байлаа. Бенжа чулууны хэлтэрхийг бариад друинийг хөөх гэж оролдож байгааг харсан хаант улсын дайчид бүгд нэг чулууг авч хаандаа өгсөнд тэдэж дор бүрнээ нэг чулуунуудын хэлтэрхийг аваад бушуухан зогтцгаана. Ингээд Бенжа Рая хоёр аргагүй ирэхэнд тэндээс зогталаа. Зогтож явахдаа тэр хоёр друинууд уснаас айдаг болохыг олж мэдээд голын цан гарахаар гүүр чиглэж гүйсэн ч хөлөндөө шарахтаа Бенжа хол явж чадахгүй болгоо ойлгоно. Тэгээд эцсийн мөчөд Бенжа гартаа байсан чулууны хэлтэрхийг охиндоо өгөөд Рая гол руу шидэхтэй зэрэгцээд өөрөө чулуун хөшөө болж хувирдаг. Тэр цагаас хойш 6 жил өнгөрлөө. Рая гүнж багын найз туг-туга унаад Сису луг эрен хайсаар байдаг. Аврах том биетэй болсон туг-тугч найзаагаа нуруунд дээрээ суулгаад өргөн цүлийг туулан өнгөрнө. Зангиж явахдаа тэд друины дайралтад өртөж чулуун хөшөө болсон хүмүүстэй байнга таарч байлаа. Тэгэд тэд явсаар 5 улсын нутагт хамгийн сүүлийн голын адагт хурж ирлээ. Тэр бусад бүх голын адгийг шалгасан ч Сису луг олоогүй байж. Энэ бол тэрний хувьд Сису луг олж аавыгаа болоод дэлхийн ертөнцийг эргүүлээд хэвэнд нь оруулах сүүлчийн боломж байдаг. Энэ үеэр нэг друин газар дороос гарч ирээд тэрэн лүү тайрсан ч Рая самбаачилж луугийн чулууныхаа хэлтэрхийг гаргаж ирээд тэрнийг хөөж туг-тугийн хамтар нэг сүрсэн хөлөг онгоцыг чиглээд явдаг. Тэгээд Рая голын адагт очиж тусгай зан үйлээ үйлдсэнд гэнэт тэнд урсж байсан ус агаарт хөвж эхэллээ. Ингээд уснууд хоорондоо нийлж дундаас нь Сису луу гарч ирнэ. Тэгсэн Сису луу Раягийн бодсноос хамаагүй гэнэн цайлга нэгэн байлаа. Гэхдээ Сису Раяг харсандаа баяртай байна. Учир нь амьд хүн байна гэдэг нь луунуудын золиос талаар болоогүй гэдгийг илэрхийлж байна. Хариуд нь Рая өөрөөс нь болоод луугийн чулуу бутарч друинууд одоо 5 хаант улс даяар дураараа хөлхөлдөж байгаа гэдгийг хэлээд дахин нэг луугийн чулуу бүтээж өгөхийг гуйлаа. Гэвч тэр чулууг ашиглаж друинуудыг устгасан болохоос өөрөө бүтээгээгүй гэдгээ Сису Раяд учирлана. Тэгээд Сису Раяд байсан луугийн чулууны хэлтэрхэд хүрсэнд бие нь хурцаар гэрэлтэж эхэллээ. Энэ бол Сисугийн эмэгтэй дүү Амбагийн өөрийгөө гэрэлтүүлэгч хүч байдаг. За ингээд луугийн чулууны хэлтэрхийгээс хүч авсан Сисугийн усыг удирдах хүч нь эргээд сэргэнэ. Сису луугийн чулууны хэлтэрхийтэй холбогдож чадаж байгааг ойлгосон Рая чулууны бусад хэлтэрхийнүүдийг олоод нийлүүлэх хэрэгтэй байна гэдгээ ойлгодог. Энэ үеэр Намари болон тэрний дайчид Раягийн мөрөөр мөшгөж цөлийг хөндлөн гулд туулж байлаа. Тэднийг Раягийн мөрөөр мөшгсөөр сүрсэн хөлөг онгоцны үлдэгдэл дээр ирэхэд Рая аль хэдийн холдоод явчихжээ. Учир нь Рая 5 хаант улс даяар тарсан чулууны хэлтэрхийнүүдийг цуглуулахаар сэтгэл шулуудаж сүүл хаан улсын хааныг олохоор явсан байна. За ингээд хэсэг явсны эцэст Рая Сису хоёр янз бүрийн өрх зангаар дүүрэн нэг агуйд орж ирцгэлээ. Ингээд өрх зангыг тойрж явах замдаа Сисунийг игдүүтэй цогхорхой олсон ч тэр нь тесэрдэг нунтаг цацдаг болохыг Рая тэрэнд болгоомжлуулна. Гэвч тэр хоёр хэд алхаад л тесэрдэг цохоор дүүрэн нарийнхан хонгил руу орчлоо. Тэр хоёр цохнуудыг өмүүлэхгүй хичээж явсаар хонглын нөгөө талд гарахад тэдний хайж байсан чулуу тэртээд гялалзаж харагдана. Тэр чулууг сүүл хаант улсын сүүлчийн хаан гартаа тас хатгасаар нас урчээ. Чулуу руу очихын тулд тэд доороо хурцхад бүхий хавцлыг давах ёстой болно. Тиймээс Рая сундаг сэлмээ ашиглаад агуйн дээвэр рүү харваад түүгээрээ дамжиж үсрээд луугийн чулууны хэлтэрхий дээр ирдэг. Тэгээд Рая занг байхгүй гэхээс болгоомжилж нас барсан сүүл хаант улсын хааны арга ясыг модоор тулж орхиод чулууг суулж аваад Сисуд өгдөг. Тэгсэн тэр чулуунд хүрсэн даруйд Сису хүн болж хувирлаа. Энэ бол Сисугийн эгч Парны луугийн дүрсээ хувиргах хүч байдаг. За ингээд Сису эгч болон дүүгийнхээ хүчийг биедээ шингээж авна. Энэ үеэр тэдний мөрөөр мөшгсөн Намари агуйд орж ирлээ. Тэр Раягаас яах гэж луугийн чулуунуудын хэлтэрхийг цуглуулж байгааг нь асуухад Рая юу ч гэмээр юмтэй гялтгар юмд дуртай гэхүүдэ гэж хариуллаа. Тэгээд соёо улсаас хулгайлсан газрын зураг Намари руу шидэж өгöd. Үүний хойноос ирээ юу? Ав гэж хэлдэг. Уралсан Намари тэрнлүү дайрахыг цэргүүдтэй тушаахад Рая тэнд байсан өрх зангануудыг ажилуулж орхиод тэдний хажуугаар гараад зовгдохыг оролдоно. Гэвч Намари болон тэрний цэргүүд хойноос нь салалгүй хөөсөр байлаа.
Ингээд амжиж туг-тугтэр ирсэн Рая ойролцоох гол руу зугтаж, гол руу үсэрч орсонд Намари болон тэрний цэргүүдийн унсан авраг шилүүснүүд голын ирэг дээр үлддэг. Рая Сису хоёр ч туг-тугийн хамтаар сэлсээр тэнд байсан нэг завин дээр гарч ирлээ. Тэгсэн тэр завны ахмад нь нэг жаал хүү байж таарна. Жаал хүүг Боун гэдэг байлаа. Хүүгийн гэр бүлийнхэн бүгдээрээ чулуун хөшөө болж хувирснаас хойш хөө тэр онгоцон дээр амьдрах болсон байж. Намари болон тэрний дайчид ойртож ирж байгааг харсан Рая хүүд их хэмжээний мөнгө санал болгоход тэр ч тэдэнд дуртаяа үйлчлэхээр болдог. Гэвч хөлөг онгоц нь бомбнаас хөдлөх гэж цаг алдахаар байна. Азуулахад Сису ус руу өсөрж ороод завийг түрж эргээс холдоод хөвцгөн. Усанд шумсан Сису баярлж усан дотор дураараа сэлж зугаацж эхэлсэнд Рая тэрнийг хурдан хүн болж онгоцон дээрээ гарч ирэхийг шаардлаа. Учир нь тэрнийг луу гэдгийг нь бусдад мэдэгдэхийг Рая хүсэхгүй байдаг. Харин нөгөө талд алдагдсан газрын зургаа олж авсан Намари Сойо хаан улс руугаа буцаж явна. Тэр буцах замдаа чулуун хөшөө болж хувирсан луунуудтай таарч тэдэнд хүндэтгэл үзүүлээд цааш хөдөлдөг. Орой болоход Рая болон тэрний нөхөд хөлөг онгоцтойгоо гол даган хөвсөөр. Друинууд тэднийг эргээр дагаж байсан ч гол руу орж чадахгүй учраас дэмээл нааш цааш хөлхөлдсөөр байлаа. За ингээд зогсолтгүй явсаар тэд Сарвуу хаан улсад ирлээ. Сарвуу хаан улсад буй луугийн чулуу хаан байгааг Рая сайн мэдэж байсан учраас ганцаараа явахаар шийдэж Сисуг завиндаа үлдээхээр болно. Ингээд Рая туг-туг хоёрыг захтайгүр явж итэл хэдэн хулгайч сармагчингууд тэр хоёрыг анхааралтай ажиглаж эхэлдэг. За байж байгаа. Бороо эрүүл мэндтэй чинь холбоотой нэг чухал юм гэлс хэлээдгий. Дугаарыг маань хамтрагчаар ажиллаж байгаа Гард манлаа эмнэлэг нь 1998 оноос хойш олон улсын стандартыг баримтлан тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа эрэгтэйчүүдийн ууган эмнэлэг. Эрэгтэйчүүдийн үзлэг, оншилгоо, мис засал болон бүх төрлийн шинжилгээ авахаас гадна олон төрлийн багцаас сонголтоо хийж үйлчлүүлэх боломжтой юм байна. Найдвартай эмнэлгийг сонгож үйлчлүүлэх нь хамгийн чухал гэж байгаа. Гард манлаа эмнэлэг. Рая цааш явсаар нэг харанхуй гудамжны хажуугаар өнгөртөл жаахан охин ганцаараа уйлдсууга харагдлаа. Раяч бошуухан очиж охиныг тэрвэрч аваад аав ээж нь хаана байгааг асуулаа. Энэ үеэр нөгөө сармагчингууд туг-тугд жимс өгч хуураад эмээлнээс нь уяатаа байсан Раягийн цүнхнээс луугийн чулуунуудын хэлтэрхийг нь хулгайлж байгааг Рая анзаарна. Тэгсэн нөгөө бяцхан охин гинэт Рая руу дайрч цохиж орхиод сармагчингуудад өрүүлээд тэндээс зогддог. Энэ үеэр Сарвуу улсын хаанд бэлэг өгөх хэрэгтэй гэж бодсон Сису онгоцноосоо бууж заах руу явах гэж байлаа. Гэвч Сисуд ямар ч мөнгө байсангүй. Гэтэл хүү тэрэнд мөнгө байхгүй бол худалдагчид нь нэрээ бичүүлээд зээлээр авчихгүй юу? Тэгээд дараа нь мөнгө өгөхөд болно гэж зөвлөлөө. Энэ зөвлөгөө Сисуд таалагдсан учраас тэр заах руу явж ороод таалагдсан болгоноо шүүрч авч эхэлдэг. Гэвч тэр хотынхан дунд Сисуг таних нэгч хүн байгаагүй учраас тэдний хинэнч тэрэнд зээлээр бараа өгөх хүсэлгүй байлаа. Гэвч Сису тэднийг яагаад уурлаад байгааг нь нэг л ойлгодгүй. Ааж болоход нэг сайхан зандаа хөгшин ирээд тэрнийг тэндээс дагуулад явдаг. Харин хотын нөгөө талд Рая хулгайч сармагчингуудыг зогсоо зайгүй хөөж байлаа. Ингээд туг-тугийн тусламжтайгаар Рая тэднийг барьж авсанд цаадуулан аргагүй ирэхэнд хулгайлсан чулуунуудаа тэрэнд өгнө. Тэгээд Рая нөгөө охиноос эцэг эх нь хаана байгааг асуухад сармагчингуудын нэг тэднийг чулуун хөшөө болгочихсон гэдгийг дүрсэлж харуулдаг. Хөрхи охиныг өрөвдсөн Рая тэдэнтэй хамтрахаар шийдлээ. Тэгээд тэднэр хамгаалагчдын анхаарлыг сарниулж угаад өөрөө ордон руу нэвтрэхээр тохирдог. Хариуд нь Рая тэднийг хөлөг онгоцондоо авч явж хүссэн хоолыг нь өгөхөөр тохирч. Гэвч хааны ордонд нэвтэрсэн хойно Сарвуу улсын хаан аль хэдийн чулуун хөшөө болж хувирсан болохыг олж мэднэ. Харин нөгөө талд сайхан зантай хөгшин Сисуг дагуулсаар нэг том модон хаалганы гадаа ирж тэрнийг хаантай уулзуулъя гэж хэлээд дотогш оруулна. Тэгсэн тэнд дандаа чулуун хөшөө болсон хүмүүс байлаа. Сисуг гадагшаа гарч ирсэн даруйд авраг том дэрвийн гарч ирээд тэрэн лүү дайрсан ч нөгөө хөгшин луугийн чулуугаараа тэрнийг хөөгөөд лууны чулууны бусад хэлтэрхийнүүд хаана байгааг хэл гэж байцааж эхэлдэг. Тэр хөгшөнд хуурдсан Сисугийн урам хугарчээ. Учир нь тэр хүмүүсийг сайхан сэтгэлдээ гэж бодж байлаа. Гэвч нөгөө хөгшин тэрнийг үннээ хэлэхгүй бол хаалганы цаана үлдээнэ гэж сүрдүүлж эхэлдэг. Аз болоход туг-туг Рая хоёроо тэнд амжиж ирээд Сисуг аварлаа. Рая тэр хөгшний гараас чулууны хэлтэрхийг шүүрч аваад Сисуд өгсөнд Сису өөрийн ах Манангийн луу жагны хүчийг хүлээн авч эргэн тойрондоо өдхөн мананг бий болгож эхэлдэг. Ингээд тэдний хөлөг онгоц дээрээ ирэхэд бяцхан охин Ной сармагчингуудынхаа хамтаар ирчихсэн. Нөгөө хүү тэднийг таатаа наргагүй хооллож байлаа. Ингээд зорилгоо биелүүлсэн тэд хамтдаа дараагийн хаант улс руу хөдөлцгөөнө. Зарим нөгөө талд Сойо хаант улсад нэг асуудал гарчээ. Тэдний суурьшсан аралд сул газар үлдээгүй учраас газар нутгаа тэлэх шаардлагатай тулгарчээ. Гэвч хэрв тэд арлаасаа их газар руу гарвал друинуудын дайралтад өртөх байлаа.
Энэ үеэр Намарын ээж дээрээ ирээд Рая Логийн чулууны бусад хэлтэрхиинүүдийг цуглуулж байгаа тухай мэдэгдэнэ. Тэгээд Сойо хаант улсын дайчдыг дагуулад Сэр Нурууны хаант улс руу хөдөлж Раяг баривчлан Логийн чулууны бусад хэлтэрхиинүүдийг авчрах хүсэлтэй байгаагаа хэлэхэд хатан ихэнч зөвшөөрдөг. Рая болон тэрний найзууд Сэр Нуруу улсыг чиглээд хөвж явна. Хүний дүр товирсон Сису Сарвуу улсын хөгшөнд хуурцсандаа гунигтай байдаг. Раяч тэрэнд дэлхийн ертөнд сүрсэн. Тиймээс бид хэнд ч итгэж болохгүй. Гэхэд Сису хариуд нь харин ч хүмүүс бие биедээ итгэхэ болсон учраас дэлхийн ертөнд сүрс юм шүү гэж асуухад Рая тэрэнд аавынхаа тухай ярьж өгдөг. Аав нь Сисутай адил бодолтой байсан ч бүх зүйл тэрний бодсноос эсэргээрээ эргэсэн байлаа. За ингээд тэднийг Сэр Нурууны хаант улсад ирэхэд Сису тэдний хаанд бэлэглэх зорилгоор тогоо дүүрэн хоол шүүрч аваад Раятай хамт явдаг. Сису Раяг буруу бодж байгаа гэдгийг нотлох болно гэдэгтээ итгэлтэй байна. Гэвч тэр хоёр маргалдаж яваад Сэр Нурууны хаант улсын хотын хаалганы гадаа занганд орж нэг аврах том биетэй өрөөснүүд нь сохор эрд баригдаж орхилоо. Гэвч тэр хүн харагдаж байгаа шиг харгас хэрцгий нэгэн биш, харин ч хүний мөрөөсөл болсон ганцаардмал ир байдаг. Энэ үеэр бяцхан Ной болон тэрний сармагчингууд Боон туг хоёрын тусламжтайгаар тэдний гэрлүү дайрч ирээд Рая Сису хоёрыг сулалж нөгөө эрийг яах ихэн зургүй багантай хүлж орхилоо. Тэгсэн тэдний хотын хаалганы гадаа Намари болон Сойо улсын дайчид ирж таарна. Намарич урагш гарч ирээд Сэр Нурууны улсын иргэдээс Раяг яралтай гаргаж өгөхийг шаардан хашгирч эхэлдэг. Раяг гадагш харахад Сэр Нурууны улсын иргэд бүгдээрээ чулуун хөшөө болсон харагдана. Сэр Нурууны улсын иргэдээс ганцхан Тонг гэгч тэрээр л үлдсэн байлаа. За ингээд аргагүй байдалд орсон Рая Намари руу гарч очихоор шийдэж найзуудыгаа өөр хаалгаар хөлөг онгоц руугаа зугтаахыг тушаадаг. Тэгээд найзуудыг нь харж хандаж явахыг Тонгоос гуйсанд тэрч дуртаяа зөвшөөрнө. Хотын дааман хаалга нэгтгэхэд бүрх малгай өмсөж нөмөргөө нөмөрсөн Рая ганцаараа зогсож байлаа. Рая аавынхаа сундаг элдийг барьж Намари руу ширүүн дайрч зэвсгийг нь салгасан ч Намари зөрөөд дайрч тэрнийг өшгөлж унгаагаад сэлмийг нь булааж авдаг. Ингээд Рая Намари хоёр зэвсэггүйгээр гардан тулалдсан ч Рая Намаригийн өмнө хүчм хөстлөө. Гэвч зогтож явсан Сису энийг хараад буцаж ирээд тэр хавийг өтгөн манангаар дүүргэж Намаригийн өмнө гарч ирээд зогсно. Сису Логийн дүрээр нь анх удаага харсан Намари хэлэх үггүй болж гадсанд Сису ч Раяг аваад тэндээс зогтлаа. Ингээд Раягийн найзууд бүгдээрээ Сису Ло болохыг мэдэж бүгдээрээ Логийн чулууг бүгдийг нь цуглуулах зорилго доор нэгдэцгэн. Энийг харсан Тонгоч өөртөөсөн Логийн чулууны хэлтэрхийг Раяд гаргаж өглөө. Сису тэр чулуунд хүрсэн даруйд тэрний ах борооны Ло Пенгугийн хүч тэрэнд шингэдэг. Тэгээд Сису бороо оруулж борооны туслуудыг дамжиж үсэрч эхэллээ. Дараа нь Сису Раяг аваад тэрний төрлөх нутаг болох зүрхний хаант улс руу бороон тусал дамжиж давхина. Ингэж нисч явахдаа Рая 6 жилийн өмнө гүүрэн дээр үлдсэн аавынхаа чулуун хөшөөг харж амжлаа. Тэгсэн Раягийн аавын Логийн чулууг хадгалж байсан уул нь одоогоос 500 жилийн өмнө Сисугийн гэр бүлийнхэн дэрүүинүүдийг ялсан тэр газар байжээ. Тэгээд Сису ах эгч нарынхаа чулуун хөшөөнүүдийг Раяд харуулж тэднийг хамгийн сүүлчийн луунууд гэж тайлбарладаг. Дэрүүинүүд бүх луунуудыг чулуун хөшөө болгосны дараа Сису болон тэрний ах дүү нар л үлдэж хоцорсон байж. Тэгээд тэдний том ах Пенгу өөрсдийн бүх хүчийг лууны чулуунд шингээж Сисуд өгчээ. Гэр бүлийнхэн нь яагаад тэрэнд энэ үүргийг даалгасан болохыг Сису мэдэхгүй байсан ч би тэдэнд итгэж тэд надад итгэж байсныг л би сайн санаж байна гэж дурсан ярьлаа. Тэгээд Сису тэр Логийн чулууны хүчээр бүх дэрүүинүүдийг ялж чадсан байна. Энэ түүхээр Раяд ярьж өгсөн Сису тэрнийг Намарид дахин нэг удаа идэхэд үзхийг зөвлөлөө. Учир нь энэ бол дэрүүинүүдийг ялах шийдэл гэдэгт Сису итгэж байлаа. Гэвч Рая Намарид итгэж чадахгүй байна. Ямар ч тач тэд Логийн чулууны сүүлийн хэлтэрхийг олж авахар Сойо хаант улс руу хөдөлцгөн. Энэ үеэр гэртээ эргэж ирсэн Намари ээжтэй Раятай хамт Сису гих Ло явж явахыг харсан гэдгээ хэлнэ. Тэгээд Сису энэ бүхнийг эргүүлээд зүгээр болгож чадна гэж би бодож байна. Ихэд хатан их нь хэрвээ бүх зүйл эргээд хэвийн болвол босод улсууд манай улсын эсрэг нэгдэнэ. Учир нь тэд энэ бүхэнд биднийг буруутай гэж бодож байгаа гэж шийдэмгий хариулдаг. Тэгээд Намарыг төлөвлөгөөнийхөө дагуу ажиллахыг сануулна. Тэрээр Сойо хаант улсад ирсэн Рая Сисугийн зөвлөгөөгөөр Намаритай уулзаж үзэхээр бэлтгэж эхэллээ. Тэгээд Раягийн хүсэлтийн дагуу бяцхан Ной болон тэрний сармагчингууд Намарид луун зүйлтийг нэг загтлын хамт дамжуулж өгдөг. Ингээд Раяг хөлөг онгоц дээрээ найзуудтайгаа хамт оройн хоол идэж байтал Намараа тэрний урилгыг хүлээж авснаа илтгэж дохио өглөө.
Ингээд Рая Намаритай уулзахаар тавуулсан газартаа очно. Раяг ирэхэд Намарич соёо улсад байсан луугийн чулууны сүүлийн хэлтрхийг гаргаж ирлээ. Бүх зүйл төлөвлөсөн ёсоор нь болж байгаад баярлсан Сисүч Раяг луугийн чулууны бусад хэлтрхийнүүдийг гаргаж ирэхийг хүсдэг. Гэвч Раяг эргэлзэж байгааг харсан Намарыг хавчаахаа ном гаргаж ирээд тэрэн лөө чиглүүлж үлдсэн бүх чулуугаа өгөхийг шаардаж эхэлнэ. Энийг харсан Сисү Намаригийн бодлыг өөрчлөхөөр ятгаж эхлэхдээ зэрэгцээд Рая Намарыг зогсоохоор сундаг сэлмээрээ тэрний хавчаахааг цогсон ч Намари сум алдаж Сисүгийн цээжинд сум зоож орхидог. За ингээд өхлийн шарх авсан Сисү голын ус руу унсанд айд сандарсан Намари чулууны хэлтрхийгээ шүүрч аваад улс руугаа зүгтаалаа. Тэгсэн гинт нуурын ус боргилж байснаа огцом ширгсэнд соёо улсыг хүрээлжүүлсэн усан хамгаалалт үгүй боллоо. Друинууд энэ боломжийг ашиглаж соёо улс руу дайрч ороход соёо улсын ард түмэнж айд сандралдан зөгтөж эхэлцгээв. Харин уур хилэндээ автсан Рая илдээ тас атгасаар Намаригийн хойноос соёо улсын хот руу явж орно. Ингээд Рая хааны ордон руу орж Намарыг халз тулаанд дуудлаа. Энэ үеэр Намаригийн хатан ихч бас дөнгөж чулуун хөшөө болчиход байлаа. Тиймээс Намарыг уурлаад тэр хоёр бүхнийг үл тоож хоорондоо тулалдаж эхэлцгээв. Тэднийг ингэж тулалдаж байх зур Раягийн найзууд луугийн чулууны хэлтрхийнүүдэд ашиглаж соёо улсын иргэдийг хотоос аюулгүй нүүлгэн шилжүүлэхийг хичээцгээв. Хааны ордон эхнээсээ нурж эхэлсэн ч улайрсан Рая Намарыг ялахаас нааш цогсохгүй гэж шийдсэн байлаа. За ингээд нилээ тулалдсны эцэст Намарыг газар тунгаж тэрнийг зүйл дуусгах гэсэн ч найзууд нь гадаа энгийн иргэдийг аврахаар байдгаараа хичээж байгааг хараад Намарыг орхиод тэдэнд туслахаар угс хийлээ. Ингээд тэд хотын иргэдээс аль болох олныг хотоос гаргаад өөрсдөө гарах гэж байтал Друинууд туг-тугийг бүслээд авна. Энэ үеэр соёо улсад байсан луугийн чулууны хэлтрхийг барьсан Намари амжиж ирээд тэрний амийг аварна. Ингээд Раягийн найзууд бүгдээрээ тэндээс зугтах гэсэн ч тэдний хөлд орох газар нь цөмөрч бүгдээрээ нэг нүхэнд гацдаг. За ингээд аргагүй байдалд орсон үед Рая газар тунсан Намаригийн зөвлөлтийг хараад Сисүгийн захиасыг саналаа. Тэгээд найзуудаа бүх чулууга Намарид өгөхийг хүсэж энэ дэлхийг аврах цорын ганц арга зам бол биедээ итгэх гэж хэлнэ. Гэвч найзууд нь Намарид итгэхийг хүсэхгүй байлаа. Тиймээс Рая ихний алхмыг өөрөө хийж гартаа барьсан чулууны хэлтрхийгээ Намарид өгөөд өөрөө чулуун хөшөө болж хувирдаг. Энийг харсан найзууд нь ч Раягийн үлгэр дуурайллыг дагаж тус тусын чулууга тэрэнд өгөөд дор бүрнээ чулуун хөшөө болон хувирцгаалаа. Ингээд тэднийг бүгдийг чулуун хөшөө болж хувирсны эцэст Намари чулуунуудыг аваад тэндээс зугтаах гэсэн ч болоод чулуунуудыг эвлүүлж эхэлнэ. Гэвч чулууг эвлүүлж дууссаны дараа чулуунд шингэсэн байсан луугийн хүч алга болсонд Намарич бас бусдынхан адил чулуун хөшөө болж хувирдаг. Ингээд Друинууд ч тэндээс явна. Тэгсэн хэсэг хугацааны дараа луугийн чулуунаас асар хүчтэй гэрэл цацарч дэлхийн хязгаар хүртэл тархсанд замд нь таарсан бүх Друинууд үхэцгээж эсрэгээрээ чулуун хөшөө болсон бүгд эргээд хэвийн болцгоолоо. Тэр бүхэл 500 жилийн өмнө чулуун хөшөө болсон луунууд хүртэл эргээд хэвийн болно. Удалгүй олон луунууд соёо улсын дээр нисэж ирээд агаарт нэг онцгой зан үйлийг үйлдсэнд удалгүй усан дотроос Сисүч бас амьлаад гарч ирлээ. Сисүч ах дүүстэйгээ баярлан уулзаад дараа нь Раяг дагуулж тэрний найзууд дээр очино. Ингээд Сисү тэднийг бүгдийг нь тэрсний эцэст бүгд тус тусынхаа улс руу явцгааж өөр өөрийн гэр бүлийнхэнтэйгээ баяртайгаар уулзцгаадаг. Тонг эхнэр хүүхэдтэйгээ уулзсан бол бяцхан ноёч бас ээжтэйгээ уулзжээ. Хөлгийн Ахмад хүүч гэр бүлийнхэнтэйгээ баяртайгаар уулзна. Рая туг хоёрыг зүрх улсад ирэхэд тэрний хав Бенжа хаанч бас хэвийн байдалдаа оржээ. Энэ үеэр Сисү тэдэн дээр ирээд энэ бүхэн Раягийн ачаар бий болсон гэдгийг хэлж тэр бас олон найзуудаа дагуулж ирсэн гэж хэлнэ. Үнэхээр тэр үед бусад улсын хаадч бас зүрх улсад ирцгээж тэдэнд хүндэтгэл үзүүлдэг. Ингээд командра улс эргэж нэгдэснээр кино маань дуусаж байгаа юм. Зяйнд хүрээд энэ галзуу хөөрхөн анимашны тайлбар маань дуусч байна. Үнэхээр огтхон чуудахгүй сонирхолтой үйл явдалтай галзуу анимашн байсан гэж бороод нь бодогдлоо. Та нарт маань ямар санагдав? За тэгээд мөрөгийнхэн тайлбар ойлгомжтой байж таалагдсан болоо. Дахиад гэсэн комментиг та нар маань үлдээн үзье. За тэгээд энэ галзуу хөөрхөн анимашныг та нарт ярьж өгөхөд дугаарыг маань хамтрагчаар 1998 оноос хойш олон улсын стандартыг баримтлан тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа эрэгтэйчүүдийн ууган эмнэлэг болох гард манлай эмнэлэг хамтран ажиллалаа. Гард манлай эмнэлэг нь 1998 оноос хойш олон улсын стандартыг баримтлан тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа эрэгтэйчүүдийн ууган эмнэлэг. Эрэгтэйчүүдийн үзлэг, оншилгоо, мис засал болон бүх төрлийн шинжилгээ авахаас гадна олон төрлийн багц
талаас сонголтоо хийж үйлчлүүлэх боломжтой юм байна. Найдвартай эмнэлгийг сонгож үйлчлүүлэх нь хамгийн чухал гэж байгаа. Гард манлаа эмнэлэг. За тэгээд дахиад хэлэхэд та нар маань саба дараагүй бол саба, дарцсан бол лайка дарахаа мартва. Ингээд хэдүүлээ дараагийн бас нэгэн ганц зөв хөөрхөн анимашны тайлбараар эргээд уулзтлаа. Түр баяртай.